Ноён талах, Франц талах хоёр нэгдүгээр хэсэг. Ой, багет. Өөрөө нөгөө чипс үү? Тийм ээ. Сайн явж ирсэн биз дээ. Яах гэж дуулсан юм? Талах гэдэг эрэгтэйг таних уу? Талха? Баяр хүргэе. 5 жил дараалан шилдгэр тодорсон нууцаасаа хуваалцахгүй юу? Нууц гэхээр юм үнэндээ байхгүй. Цугайрлаг үйлчлүүлэгч чигийн сэтгэлийг хардаг нүдний л ач шүү. Эрен бүтээлч бөгөөд суудад тарих. Мөн эд шидийг бүтээдэг 10 хуруу. Иймд нууц байгаа гэхүү дээ. Та үнэхээр даг юм аа. Өнөөдрийнхээ ярилцлагыг ингээд өндөрлөө ирэх нэ. Энэ залуу ноёнтон юу хийдэг? Сүү бангал юм унгаадаг хамгийн сайн чаддаг зүйл нь. Тэр би юу гэж хэллээ? За. Тэнд байгаа залуу хадагтай юу хийдэг вэ? Шоко манай кас. Таанч дандаа интернет дэлгүүр хийдэг. Би дог даргалтай. За. Тэгвэл ажилчтайгаа хамт зураг авах уу? Тэг шаардлагагүй. Нэг л ажилчин хэрэгтэй. Би энэ үсчний газрын эзэн шүү дээ. Ой, талха. Энэ чипсигтэй. Чи яах гэж ирсэн юм? Би зөв сонссноо. Чи энэ хотын шилдэгнэ гэсэн үү? Инээд хурчглээ. Чи юм уу? Талах өөрийгөө шилдэгнэ гэдэг. Гэхдээ бүрч мундаг үсчин байгаа. Францын үсчний академиэс ирсэн ноён багет. Хой, энэ Уулзлаггүй удажээ. Намайг таньж байна уу? Парисын бүх үсчний газрыг ялж чадсан. Тиймээс бараг л дэлхийн шилдэгнэ гэсэн үг. Энэ хатсан хөгшин талхнаас хамаагүй илүү. Багет гинэ? Сонсож байгаагүй юм байна. хий юм болоо. Хөөх, та гайхалтай нэр төртэй юм аа. Гэртээ байгаа үзэгчдэд зориулаад үс засаж үзүүлэх үү? Үгүй шүү. Ноён багет завгүй. Тэгж байх зав байхгүй. Ариун бэслэг минь би ийм хөөрхөн байж үзээгүй. Зүгээр л гайхамшиг гэрхмээ. Ямар санагдав та? Дэлхийн шилдгээс ганц хоёр юм сураад авахгүй мó? Ерөөсөө инги тэмцээн зохиогоод хинэн хотын шилдэг үсчин бэ гэдгийг бүрэмсэж хийдвэл яаж? Тийм ээ. Үзэгчдэд шоу тэмцээн таалагдана. Яг одоо эхлэе. Биччихлээрээ. Манай сувг шоуг тарина да. Ноён талхаа та эхлэхэд бэлнэ үү? Тэр үс чи үнэхээр чадварлаг юм шиг харагдсан. Бойлж үз. Ядах юмгүй. Тэгээд ч олон жилийн өмнө би ялж байсан юм шүү. Өчигдөрх юм шиг л тод санаж байна. Буцаа тавтаа мөрл ирэх. Сайн уу? Чалагдаг зочинтой танилцуулъя багета. Сайн уу? Талх өнөөдрөөс эхэлж манайд шав орж байгаа юм. Сайн хамтаарай. Танилцахад таатай байна. Ой, сайн уу? Намайг уучлаарай. Болгоомжтой жаалаа. Юу? Үгүй ээ. Дэндүү хөөх юм аа, баярлалаа. Гайхалтай. Дэндүү гайхалтай. Одоо миний тэтгэвртэй гарах цаг болжээ. Та хоёрын нэг нь өнөөдөр энэ газрыг өвлж аавна. Өрсөлдөөд яасан нь энэ дэлгүүрийн эзэн болно. Энэ хүүхэд чадвартай ч гэсэн энд ажиллаад 2 сар л болж байгаа. 10 гаруй жилийн ур чадварыг минь яасан ч гүйцэхгүй.
Гайхамшигтай сайн байна талхаа. Миний өмнө нь харж байгаагүй ур чадварыг харууллаа. Шавн аргагүй багшигаа давж чадлаа шүү. Багета. Энэ дэрхээс өмнө хамгийн сүүлд тэгж л уулзсан та. Мэдээ багатыг өмнө нь ялсан шиг өнөөдөр бас ялна. Бид эргээд ирлээ. Хоёр үсчний ширүүн тулаан одоо эхлэх гэж байна. Өгөгдсөн хугацаанд хамгийн гоё үсний засалт хийсэн үсчин ялагч болно. Бэлнэ? Эхлэе. Эхлээд цайгаа ууж дуусгаад хай. Байцаараа сая юу болов? Хитрхи хурдан болохоор харж амжсангүй. Бас янзын гоё болж. Манай ялагч тадарчих шиг боллоо. Шилдэг үсчнэр багет. Тэгэхээр танд үзэгчдэд хандаж хэлэх үг байна уу? Талхаа чи олон жилийн өмнөхөөс огтхон ч өөрчлөгдөөгүй байна. Өрөвдөлтөй юм аа. Чи юу? Сайн уу хүмүүсээ? Ноён багет талхаар үсээ засуулмаар байвал чипс үсчний газар тэрээрээ. Талх үсчний газраас хамаагүй хурдан бас хамаагүй илүү. Багет. 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 Гайхамшигтай. Мэ та зүгээр үү? Битгий гутарда зурагт үзээ тайвширцгаая. Талх үе өнгөрөөс. Тийм ээ, бас ихэрхүү. Хотод шууган тарж байгаа чипсний үсчин, суут үсчин багет ажиллаж байна. Өөр юм үзье. Зуухан дорсон бэцхэн зуурмаг байхаасаа хойш багет ууггүй хичээсэн юм. Шаргуу хөдөлмөрийнхөө хүчээр 10 дахин ур чадвартай болсон. Намайг зүгээр ор. Бүгдээрээ яг одоо гарцгаа. Ноён талхаа. Гуй, хаалгаа онгоолго. Ирхмээ. Ирхмээ. Талх Франц талх 2 дугаар хэсэг. Хүлээж тэсэхгүй нэ. Яста ямар Энэ үс чинь нэлийн дээр ноён талхыг ялсан гэлүү? Парис дангийнхаа шилдэг сурагч нь байсан гэсэн. Багет ирснээс хойш бүгд чипсний үсчний газар цугладаг болсон. сайхан болжээ. Танд үнэхээр Парисны хэм маяг байна. Одоо мөнгө төлнө. Таны тооцоо. 2000 ямар үнэтэй юм бэ? Яаж чаддаг байна? Болж үз. Орж ирэхдээ үнийн тарифа харахгүй яасан. Өнгөрсөн 7 хоногийн үнээс 10 дахин нэмэгдчихсэн байна штэ. Ха, мөнгө төлж чадахгүй би тхий ирж бай. Ирэхгүй гэд яах болж байна? Хотод өөр үс чинь байхгүй юм чинь. Тэр миний асуудал биш. Мөнгө төлж үгүй бол гар. Хотод өөр үс чинь байхгүй гэдгийг нэг зэрвэж үнэ заргаараа нэмэх юм аа. Нааша ороорой. Бас л уу? Тэнгэр минь чи ер нь хэдэн тавг хаглах гэсэн юм бэ? Манайх гэрэх газар шиг харагдаад байна уу? Чи халагдлаа. Бас л халагдчихлаа. Байдгал 3 дахь өдөр. Ноён талхны үсчний газар шиг ажил хаанч байхгүй юм да. Шоко ноён талх 2 юу хийж байгаа болоо? Мөрөдөл биелүүлдэг бэкери лэндэд 5 тамирал ичэдийн өдрийг өнгөрүүлээрэй. 5 тамирал мөрөдөл биелнэ. Шоко! Шоко! Сайн уу найзуудаа? Муухай гэж сүү уулзаагуудж. Тоглоомын паркт ажиллаж байгаа мó? Гоё юм аа. Тийм ээ, ичэдийн газар. Чи яаж байна та? Би юу? Би таконы газарт ажил хийсэн. Хаанч халагдчихсан. Гэхдээ энэ ажил хөгжилтэй байх та. Мөрөдөл биелүүлдэг бэкери лэндэд 5 тамирал. Намаг өдөржин халуун наран зогсоодог. Амралт байхгүй. Нүур ам түлэгдэж байна. 7 сар байгаад гар өвддөг. Бас хүүхдүүд аимшигтай. Бусдаар бол дайжгүй шүү. Ээж, талгаа загтнаа тий.
Зөөхөр дээ. Ус засуулах хүнтэй. Мөнгө хөрөхгүй шүү дээ. Гэхдээ үсээ засуулмаар штэ өмхий үнэртэй дээ. Юу болсон юм бол? Миний сонсноор чипсний өсчний газар үнэ 10 дахин нэмсэн гэсэн. Тэднийх ганцаараа ноёрох гэж байгаа. Одоо бүгд үсээ засуулах мөнгөгүй болсон. Хаймар юм аа. Ноён талах энэний учрыг олно доо. Ерөөсөө хоёулаа ноён талахыг олоод буцааж авчирээ. Зөв шүү. Хогийн цэгний тэр хавьд явж өгнө гэсэн байхаа. Хогийн цэгээ. Тэр чинь хотын муухай газар үсттэй. Ой, тэнмэл талгаа. Тэнмэл талах. Ой, өсгөнөө. Тэнмэл талах. Хатахан байцгаа. Хүмүүжлгүй хүүхдүүд эн чинь муухай зан шүү. Оо, буруу бичсэн сүү. Ямар амир юм бэ? Ирхмээ. Ноён талхаа. Та ингэж амьдрах ёсгүй штэ. Чипсний өсчний хүнээ нэмсэн. Одоо иргэд очих газаргүй болчиход байна. Та талхны мохлог хотод буцаж очих хэрэгтэй байна ирхмээ. Тэр чипсийг хөөж явуулъя. Та хоёрын таньдаг байсан талхны хугацаа нь дууссан. Айлвэ. Ой, чи өсчний газартаа байсан байхаа. Тэр цаг өнгөрсөн. Чи санахгүй байх л да. Олон жилийн өмнө би бие засах газар хайж явсан юм. Бие засах газар байна уу гэж асуух гээд өсчин рүү орсон. Бохир заваан дээр нь мөнгөгүй байсан ч тэр залуу намайг цоо шин болгоод гаргасан. Тэр өдөр өсчингээс гарахад сэтгэл ямар сайхан байсныг санаж байна. Чи энэ хогийн цэг дээр байх ёсгүй. Буцаад яв. Энэ хоёр хизээ явах юм болов? Ганцхан ундаа захиалсан. Ноён талхыг яаж буцаад эргэж ядах вэ? Тэм нарийн бовыг ятгах чадахгүй. Та хоёр талх өсчний газарт ажилладаг байсан уу? Тэр мөн байна. Ноён талхаа. Ноён талхаа. Бид хоёр тантай уулзахыг хүсдэг нэг хүнтэй таарсан. Айхаадл биш шүү. Би хизээч буцаж явахгүй. Миний бодлыг өөрчилж чадахгүй. Намайг таньж байна уу ирхмээ? Энэ чи юу? Манай эхнэр хүү хоёртой танилцсан. Бид таны тухай их сонссон ирхмээ. Энэ нөгөө баатар уу? Тийм ээ. Аавынх нь чамд ярьж өгсөн гайхалтай өсчин байгаа юм. Хэдий таны засаж өгсөн үс удаан тогтоогүй ч гэсэн надад хэрэгтэй байсан өөртөө их итгэлийг өгсөн. Ноён талхаа та мэдэхгүй л баг. Гэхдээ маш их тус хүргэсэн. Сайн уу? Миний хүү сургууль дээр амдах сайн Би байгаа. энэ үсчин ах шиг үсчин болмоор байна. Өнөөдөр би талхны мөхлөг кино наадмын шилдэг жүжигчдийн шагналыг хүртсэн. Та байгаагүй бол би чадахгүй байсан. Би шоронгийн хамгийн хөөрхөн. Би үсээ засуулъя. Угаарлаач тэ. Би сарын дараа гэрлэн бүгд танилаач шүү. Хормын ус засвалт эмн хийж өгөх үү? Тийм ээ. Та энэ хотын иргэдэд хэмжээшгүй их тусалсан ирхмээ. Бас миний олсон нэг зүйл хэрэг болж магадгүй. Хөөе, тэнмэл талах байна. Тэнмэл талах. Тэнгэр минь сая харсан уу? Энэ хайж чаахан хэрэггүй болчиход хийх ажил их байна. Сүү, Шоко, явцгаая. Тийм ээ. Хайж барьж байгаа гар шиг маш хурц байх учиртай. Уцалж байгаа элсэн чихэр хамгийн төгс мэдрэмжийг олох чинхэн сургалт болдог. Хамгийн мэдрэмтгий гарал сая элсэн чихрээс өвөрмөц нэгийг олж чадна. Шилдэг үсчин хараа сайтай байх ёстой. Нүдээ цавчхан сул тал. Та хожлоо.
Ус засахад тамир тэнхээ шаардна. Миний бие төгс байх ёстой. Ирэх мэт байгаагүй юу? Эзэж болох. Эсхэгчтэй гурил хөөдөг шиг би ялан дийлэх ёстой. 501, 502, 503, 504, 505, 506. Хамгийн олон удаа хийлээ. Хамгийн агуу нэмэ. Ин чин талах Франц талах 2 3 дугаар хэсэг. Шуурхай мэдээ. Бүсчдийн тулаа бүгдийг нь уушаарай. Алдаж болохгүй шүү. Өрсөлдөхнэ. Насан туршийн тулаан маргааш шийдэгдэнэ. Үсчин биш 2 мэрэгжилтнүүдийн сэтгэлийг сонсцгоё. Энэ тулаанд багэт давуу талтай байгаа. Талахыг хуучных шарсан талах шүү дээ. Чамаас их юм мэддэг юм шүү. Эртэд анхаарал алдсан. Энэ удаа заавал ялна. Багэт илүү олон жил бэлтгэгдсэн. Багэт чинь зүгээр л урт талах. Хөөе, ноён талах багеттэй дахиад өрсөлдөж байгаа юм байна. Ноён талах нэг сайн хашраагаад өгөөсэй. Үсээ засуулгүй хэдэн сар боллоо. Чипсийн үнийг дийлэхгүй байна. Би ч гэсэн адилхан талах үсчний газар хурдхан нээгдээсэ. Урам өгцгөөе. Бүгдээрээ дэмжиж байгаагаа харуулъя. Яг үнэ яасан. Ноёд хадагтай талхнуудаа. Ноён талах багэт хоёрын өнөө оройны тулааныг хайлуулах гэж байна. Эрч нэг урт талах биш юм шүү. Нууцлаг элит шинээр ирсэн өрсөлдөгч багэт. Үнсний жигүүрийн нөгөө булангаас сонгодог хөрш ол бүтээгдэхүүн ноён талах. Зүүнний шилдэг тулаан. Зөвхөн нэг нь энэ цаг үеийн шилдэг үсчин болно. Нэгдүгээр үеийн сэдв хурд. Орчин цагийн бизнес шуурхай байх ёстой. Өрсөлдөгчд маань хоорондоо мөн цагтай уралдана. Хамгийн түрүүнд тавууланган засаж дууссан өрсөлдөгч ялна. Ноён талхаа үзүүлээд өг. Юу хүн байх вэ? Санаа зовлдоггүй. Нэгдүгээр үе. Эхлээд. Юу? Юу? Ортой юм аа. Тэр яаж энийг хийчвэ? Гайхалтай. Нэгдүгээр үеийн ялагч ноён талах. Мэдээд байсан юм аа. Эхний үеийг давлаа. Тэнцэнд ширүүн өрсөлдөхөр шийдсэн юм биз дээ. Яаж чад байгаа юм бэ? Наад хатсан талхандаа хожигдох гээд байгаа мó. Хоёрдугаар үе. Хоёрдугаар үеийн сэдв бол таартыг дүүргэх. Энэ үед багаараа ажиллах ёстой. Ялыг гэвэл багийнхантайгаа хамтран ажиллах хэрэгтэй. Хоёрдугаар үе эхлээд. Бүтээлдэг нь хийвэ. Мэдлээ ноён талхаа. Чип, манго усууцм аваад өг. Тархайгаа загнаж болдгүй юм шүү. Тэр надад хамаагүй. Талхыг ялмааргүй байна уу? Ноён багэт өөрийгөө их юмд бодох юм аа. Байлвэ хурдлаач те хожигдлоо. За, миний хурдыг хинчгүй эцэхгүй. Цаг алгаа нааша шидчих бүгдийг шидэх юм уу? Мэ. Яаж угаан бэ? Яасан? Чи өөрөө шидгээ үсттэй. Бүгдийг гээгүй толгоогоо ажилуулаад арьж авч чадаагүй чинь би буруугүй. Цаг дуслаа. Гайхалтай ажиллагаа. Энэ үеийн ялагчаар Ахмад ноён талх олрлоо. Ноён талхаа сайн байлаа. Ахад ганц л ялахад болно. Ингээд өнөө оройны сүүлчийн шатны тэмцээнд бэлдээ. Сүүлчийн шатанд үсчний жинхэнэ ур чадвараа гаргах ёстой.
Харцгаа. Хоримын бялууны чимэглэл. Энэ үед бүх хүчээ дайчлах ёстой шүү. Урд багийн ажиллагаа мэдрэмж шаардна. За гүйцээ, чухал үе ирлээ. Тэмцээнэ эхлүүлье. Яаж чимгэлгээ бодоод тох юм? Тэр асуудалгүй. Сайн үсчний газар болгонд өргөх чад хэвдэж байдаг юм. Чамаг орой явж байна гэж хэлэх байх та. Юу хийгээд байгаа юм бол? Энийг чинь хурдлуулж болдгоо мó? Аюулгүй байдлыг бодох ёстой. Хуучны ноён талх буцаад ирж. Бүрч мундаг болж хаж. Багята, яасан бэ? Яагаад дуусахгүй байгаа юм бэ? Хурдлаач дээ. Ноён талхтун гайхалтай төгсгөлийг харууллаа. Ноён багет ч бас нэг юм хийж байна. Ингэж балрах гэж талхаа тийм амар ялахгүй шүү. Ноён талхаа. Тэнгэр минь юу болчих вэ? Талх тамир тэнхээгүй болсон болов та. Хурдалж үз. Одоо л боломжгүй. Наадах чинь өнгөрсөн. Яаж гсэн болоо? Цаг нь дууслаа штэ. Үгүй. Босох ёстой архимэ. Багетийг ялаад үсчний газар ахаад нэгээрээ. Ноён талх. 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 Юу вэ? Ноён талхыг дэмжиж байна. Ноён талх. Бэзэр, чи юу вэ? Энэ юу вэ? Хүч! Яаж юм бэ? Тэр яах вэ? Үзэсгэлэнтэй юм аа. Чадлаа ноён талхаа. Чадлаа штэ. Гайхалтай. Талхны бялуу жинхэнэ урлагийн бүтээл болжээ. Ялагчийг зарлая. Ноён талх. Ноён талх. Буцаж ирсэн. Бидний тэмцээн үнэхээр гоё болсон. Дүрүү ратата. Жимс минь гэж. Зүгээр л хөөрхөн байна. Та аргагүй л дэлхийн шилдэг юм аа. Та их ээлдэг юм аа хадагтай. Их гоё газар байна. Нэгдээд ихэр удаж байгаа. Нүсэр том хуучны стилээр засаад өгөөрэй. Олон жил болж байна да. Надад танаа өсчин үнэхээр их таалагдж байна. Найзуудтай энэ өсчний газрыг эхэлж өгнө. Яасан сайн хэрэг вэ хадагтай. Алтан зайдас, мөнгөн зайдас. Хөөх! Нуур үнэхээр том юм аа. Гайхалтай үсгэлэнтэй ч юм. Одоо майхна барьцгаа. Тэгье. Сайхайтлээ. Ноён талхаа, таны шарж өгсөн махал хамгийн гоё амттай. Би нуурын ирэг дээр зайцхантай хамт бөмбөгөөр тоглолоо. Тэгээ. Би сайхан унтъя да. Юун чимээвэ? Сүү, яасан бэ? Ноён талхаа, зайдасхан угаалтар нуур нь унжлаа штэ. Юу? Чи надаар тоглоод байна уу? Зайцгаа. Одоо яадаг вэ?
Намайг нойрноос минь хэн сэрэж их вэ? Хөө, уснаас мушга буугараад ирлээ. Өвөө, ингээд та хийм бэ? Би бол энэ нуурын эзэн Пан Шилён байна. Чи яагаад ингэж хүнгэлж өөлөв? Миний тийжэдэг зайдсхан нууранд унжиглаа. Бомбор цонгор бөөрнхийн нүдтэй зайцууга та хараагүй юу? Бомбор цондор цайцаа түр хүлээж өгөөрэй. Ноён талхаа Пан Шилён манай зайдсхныг олж өгөх юм шиг байна уу? Тийм ээ, нэг их санаа зовлтгүй. Энэ алтан зайдас чиний зайдас мөн үү? Би энэ тэр чигтэн алт юм байна. Үгүй биш ээ. Манай зайдсхан ингээл нэг зайц байгаамаа. Тийм ээ. Энэ зайцыг цэвэр алтаар хийсэн юм. Үнэн $100,000. 100 сая? Тийм ээ, мөн. Энэ зайдас бол яг манай зайдас мөн. Энд чинь манай зайдсхан биш шүү дээ. Зайц нууранд унжгаад байхад санаа ч зовхгүй байгаа юм уу? Нөгөө ёо, санаа битгий зовдоо. Нуурын доор хаан тус байдаг болохоор усан дунсан зайдснууд хүртэл сайхан амьдэрдэг юм. Тэр харал та. Зайдас сайн байгаа. Болж өгвөл алтан зайдас дээр энийг аваад явъя да. Зөв шийджээ. Сайхан гялалцж байна. Юу? Зайцхныг усан дунд ачсан. Ноён талхаар нь алтан зайдсхан аваад ирсэн. Ноён талхаа арай дэндэж байгаа юм биш үү? Та яаж өөр зайдсхан авчирч чадж байна? Гүй, энэ алтан зайдас ямар ховор байдаг вүлээ дээ. Алтан зайдсанда хоол юм байна. За хоол байд. Амтгүй байна уу? Амттай байна. Алтан зайд хаач вэ? Энэ чинь үхрийн махан стейк байна шүү дээ. Энэ зойлог эннээс идмээр байсан байх нь. Заамаа. Махыг хүртэл идэж үтсэн хүн л иддэг гэхчээр манай алтан зайдас хааны хооллолтой юм. Хүнтэй мах идчихэд яагаад байна? Яг хүндрэх гэж угаагүй л шиг. Ноён талхаа наадах чинь хүндрэх гээд байгаа юм шүү. Тийм үү? Алтан зайдас минь энд хүндрээрээ. Сонин дээр хүндэрмэрг байгаа юм шиг байна. Энэн дээр хүндрэх юм. Эсвэл дэвсгэр дээр авих ямар уу? Алтан зайдсаа хаач вэ? Шоко, энэ вар ямар учиртай юм болоо? Захирлын хайртай 500 жил болсон Гүрьягийн ногоон шаазан. Манай үсчний газрын түүхэн дээр хүндэрч байдаг. Ноён талхаа бид хэдий болтол ингэх ёстой юм бэ? Харин тийм ээ. Ажиллаач хийж чадахгүй байна. Дахиад бол чадахгүй. Алтан зайдас вэ үү, мөнгөн зайдас вэ үү? Энэ нэг юм эрхлүүлсээр байтал үсчний газар маань дав болох нь. Хойсоо өөрсдөө зайдсыг авч ирцгээе. Мэдлээ. Пан Шилён алуу гараад ирээрээ. Энэ ингэж хэлэм татлаад байна вэ? Манай зайдсыг эргүүлээд өгөөч. Зайдасаа эртэд аваад явсан биз дээ. Энэ манай зайдс биш ээ. Энэ золигтой ягаад чамд байж чадахгүй. Бид өөрсдийнхөө зайдсхныг л санаад байна. За, ойлголоо түр хүлээгээрэй. Энэ зайдас бол эрдэмтэн доктор. Хүлээгээрэй. Би өөрийгөө өөрөө танилцуулъя. Сайн байна уу? Миний IQ 300. 52 төрлийн эрхийн үнэмлэхтэй. Талхны компанид ирсэн Оросд дэлхийн хамгийн ухаалаг эрдэмтэн доктор зайдас. Намайг авч явах юм бол наад болгоо туслахаас чинь хамаагүй илүү хэрэг болох байх шүү. Хөөе, Пан Шилён манай зайдас ийм ухаалаг Мөн байна. Манай зайдс мөн байна уу? та бас яагаад байгаа юм бэ? Байж вэ. Ийм ухаалаг юм бол үсчний газрын хөрөнгө оруулалт, санхүү, маркетинг гэд бүгдийг даалгаж болно шүү дээ. Манай үсчний газар маш баян болон манай зайдас мөн байна. Зааваад яваа. Хурдхан үсчний газар байна. Үсчний газрын түүхийг мэдхүү. Эхний гэрээтэй. Хүүе. Энэ чинь бас юу вэ? За, энэ зайдас бол байна. Би өөрийгөө өөрөө танилцуулъя. Сайн уу? Би бол эрдэмтэн доктор зайдас.
Чи нөгөө яриад байсан шокон байх нэ. Ноён талах болон сүүгийн ярианд чиний нэр 3 удаа дөрдөгдсөн болохоор мэдчихсэн л дээ. Үгүй энэ зайц чинь яриад байна шүү дээ. Гайхаад байх хэрэггүй. Би бол маш ухаалаг болохоор талхнаас нэг их ялгаагүй. Тэгээд зогсохгүй. Англи хэл, франц хэл, испани хэл, хятад хэл гээд 56 төрлийн хэлээр ярьж чадна. Ноён талах та англиар ярьж чадах уу? Yes. Тийм болохоор би гадаадаар яриад өгөө. Bonjour, guten Tag. Ни хao, конничева. Манайх ийм мундаг ажилтнтай болох гэж баярын үдэшлэгч болов хийцгээе. Үдэшлэгийн түүхийг мэдхүү. Үгүй нэрээ юу гээд байна? Харин тийм ээ. 1 2 1 2 1 2 Чи хүлээ. Чи чинь 3 3 7 4-ийг мэддэггүй юм уу? Саг сагсараа саг. Ингэж арчиж байж шалан дээрх бүх толб сайхан арилдгийн мэд үү? Аа тийм үү? Уучлаарай. Өдий болтол зүгээр текстингс хийж цэвэрлдэг байж чамд өгч байгаа цалин хайрын юм да. Шака. Зачих гэж. Яагаад бүтээгдэхүүний үнийг ингэж тооцоод байгаа юм? Юу? Энд цэгийг орхичихсан. Энд болохоор нэг тэг нэмчихсэн байна. Нэг хуудснаас 2 ч алдаа оллоо. Энэ чинь ажилдаа муу гэдгийг чинь баталж байна. Чи юу гинэ? Одоо л манай үсчний газар сайхан ажиллаж байна. Сүү, шоко. Та хоёр эрдэмтэн зайцсаас сайн сураа. Тийм ээ. Ноён талхын хэлсийг сайн сонссон биз дээ. Надад сайн сурах юм бол энд тэнд очиод өлбөрч өгөхгүй шүү. Тэгвэл би одоо үсээ засъя та. Ноён талха эмбэгтэй кремэн дээр усан үзэм тавих жоохон хачин юм биш үү? Тийм гэж үү? За шар өнгө, үзмийн яга өнгө чинь тод өнгөнүүд болохоор хүний анхаарлыг татаад хөдөө харагдана. Ингэж засах юм бол үйлчлүүлэгч чинь загвар алгагч гэж хэлүүлнэ шүү. Загвар алагч гэв үү те? Үгүй тийм биш ээ. Чи гинэт яагаад байна? Өнгөний зохицлыг баг сургуулийн зургийн хичээлдэр заадаг шүү дээ. Хараа баг сургууль хүртэл төгсөөгүй юм биш үсттэй. Юу? Намайг баг сургууль төгсөөгүй гэж байна уу? Сүү, наатаа аваад гараад ир. Мэдлээ ирмэ. Ой, тавиач. Хөөе, бан шил юугаа. Бас та хоёр. Энэ олон үгтэй зайдас чинь манай зайдас биш байна. Олон үг ярих гэдэг утгыг мэдхүү. Ман шилийн хонгой манай зайцганыг эргүүлээд өгөөчтэй гуйж байна тэхүү. Хүлээж яваарай. Ноён талхаа энэ удаад жинхнээс өөрийнхөө зайцганыг авч явна шүү заа юу. За, ойлголоо. Би ч гэсэн одоо чадуулж хансан. Байн шилийн хонгой энэ ч гэсэн манай зайцган биш байна шүү дээ. Яага дандаа өөр зайдас авч ирээд байгаа юм. Энэ зайдас бол булчин шөрмөстэй. Тулааны эрдэмтнэд төрсэн. Таеквондо, хакидо, жудо гэд нийт 20 бүстэй. Хатан хааны тэмцээнд оруулсан ч бол. Тийм ээ. Манай зайдас мөн байна. Ноён талхаа яагаад байгаа юм бэ? Чи зүгээр байж бай. Цаашдаа энэ зайдсаар би хамгаалагчаа хэлэх юм бол хэн ч надад ойртож чадахгүй. Явцгай, булчинлаг зайдас минь. Үгүй энэ чинь бас юу вэ? Энэ бол булчинлаг зайдас. Хүчтэй, тулаанд сайн болохоор манай үсчний газрыг хамгаалах болно. Яагаад байна? Ноён талхаа ингээд та зүгээр Яагаад байна? Яагаад байна? булчинлаг зайц бидний булчинлаг болгох гээд байх шиг байна. Ёо, туслаарай. Хүлээгт мэдрэхгүй байна. Ахиж хиймээргүй байна. Ойлголоо. Хийлээ. Ингэж байгаад үх юм байна та. Энэ үнэхээр хэцүү байна. Ноён талхаа булчинлаг зайцсан унтчихсан байна штэ. Одоо л боломж гарлаа. Энэ мөг хурдхан шиг эргүүлээд өгч. 1 2 Тэгтэл тасгал хийсний хэрэг гарч байна шүү. Харин тийм ээ. Би буйдан өргөж байдаг. Бан шилyon гой. Хурдан гараад ир. Энэ шөнөөр юу чимээ шуугаан бэ? Та энэ золиго буцаагаад авч үз. Тэгээд манай зайцыг эргүүлээд өгч. Одоо бол та жинхнээсээ өгөх ёстой шүү. Тэгэхгүй бол болгож өгнө гэж мэдээрэй. Дүр цуур хүлээгээрэй. Одоо л яг манай зайцганыг эргүүлж өгөх юм шиг байна. Тийм ээ. Хичээж дасгал хийсний хэрэг гарлаа. За энд байна. Жинхэнэ зайдас байна. Сонсон шүү. Эрхмээ танд үнэхээр их баярлалаа. Дахиад уулзахгүй шүү.
Хүлээгээрэй. Та нар шиг шудраг сайхан сэтгэлтэй талхтай уулзаж байгаагүй юм байна. Шагналд нь алтан зайдас, доктор зайдас, бас булчинлаг зайдсыг өгч байна. Юу? Та сая юу гэсэн бэ? Зайдас шалгаруулах тэмцээн 1. Сайн хүү. Хөөх, мундаг юм аа. Энэ зайдас ямар ухаалаг юм бэ? Юу болов вэ? Суу. Хөлөө. Агаар дэргээрээ. Миний харж байсан зайдснуудаас хамгийн ухаалаг нь байна. Хөдөлгөөний эвслийн харуултаа. Ноён талах ирж гисэн байна. Зайцаа яаж ийм сайн сургаж чадсан юм бэ? Шилдэг нь Хонц юм байхгүй. Эзний дураагаад ухаалаг байхгүй. Хардаа? Зайдас шалгаруулах тэмцээн. Энэ нь заавал оруулаарай. зайдс бол төрүүлж чаднаа. Ядаргаатай ийм юмд орж яадаг. Алив шагнал нь 1 сая. Алуу. Шагнал 1 сая. Дээр нь хамгийн дээд зэрэглэлийн зайдасны хоол өгнө. Ийм сайхан боломжийг алдаж чадахгүй. Зайдас чи орно. Хөөх. Чиний хотын бүх зайдснууд энд цуглчихжээ. Тэр хардаа. 25, 26. Айл зурган дээр байгаа нь дээр үеийнх вэ? Бүгдээрээ л мундаг юм байна да. Хэдүүлээ одоо яана. Харин тийм ээ. Хөө, тэр зайц чинь Себастьян байна. Хатаханы нөгөө алдартай зайдас. Аха. Өдий болтол бүх тэмцээн төрүүлсэн гэсэн. Тэгээд дээр нь бүх төрөлд бүтэн оноогоо авсан гэсэн. Өө нэрээ юу? Энэ жил ч гэсэн Себастьян төрүүлэхэндээ. Тийм ээ, тийм. Хатан хааны зайц үнэхээр чадварлаг бололтой шүү. Юунд нь санаа зовсон юм бэ? Энэ жил манай зайдас төрүүлнэ. Ягаад гэвэл ноён талах бий байна шүү дээ. Найд хадагтай нараа. Одоо 10 дахь удаагийн зайдас шалгаруулах тэмцээнээ эхлүүлье. Эхний тэмцээн бол саадыг давах. Тусгайлан байрлуулсан бүх саадыг давсан зайдас дараагийн үед орох боломжтой. Бүгд бэлдээд эхлээрэй. Алга. Одоо яана? Сайн бай. Болтага. Олон зайдснууд хасагдж байгаач. Хэсэг зайдснууд урагшаа явсаар байна. Сүүлийн саад бол нарийн гүр. Хэдэн зайдас тавж чадах бол үнэхээр сонирхолтой байна шүү. Яна дог хото. Эхний тэмцээнийг Шеперд, Инк Дулдури гээд ноён талхны өсчний газрын зайц тавлаа. Тийм ээ. Зайцхан маань сүүлийн саадыг давчихлаа штэ. Тэр харал да. Санаа зовлтгүй. Дөрвөн зайдас эхний тэмцээндээ тэнцсэний дараа одоо Себастьян гарч ирлээ. Юу? Себастьян уу? Себастьян хүчрхэг ялагч гэсэндээ сандрах юмгүй явж байна шүү. Хотоо л эхэлж байгаа мó. Энэ одоо юу вэ?
Манай авраг Себастьян эхний тэмцээний саадуудыг давж чадлаа. Аргагүй л 9 жил дараалан ялсан ялагчиг байна да. Аргагүй л манай Себастьян шүү. Энэ одоо юу вэ? Хойволтан байна штэ. Үнэхээр шудраг бус юм аа. Зайдас шалгаруулах тэмцээний 2 дахь тэмцээнээ эхлүүлж байна. 2 дахь тэмцээн бол IQ-гийн шалгалт. Дөрмөнх энгийн би асуулт асуухад зөв хариулт бичээтэй байгаа самрын өмнө очисон зайдас тэнцэн. Эцсийн шатанд 2 зайдас шалгарна. Тэгвэл асуултаа эхэлцгээе. Энэ 2 амттангийн аль нь хорон санаатай вэ? Нэгдэх нь уур хилэн ихтэй хорон санаад таар. Хоёр дахь нь сахиусан тэнгэрмэт Бялуу хатан хаан. Зөв хариуг чиглэлд хөдлөөрэй. Мэдээж хорон санаад таарч үү дээ. Энэн дээр алдах мулгуу зайц гэж байх уу да. Та нар чинь яагаад байна? Мулгуу зайцнуудаа. Себастьян чи хүртэл үү? Отоох надад асуултаа бол. Мэдлээ эрхэм дээдсэ. Буруу асуулт байчээ. Дахиад жинхэнэ асуултаа асууя. Дараагийнх нь аль нь зайцнуудын дуртай хоол вэ? 1 ялгадас. 2 дахь нь бол яс. Зөв хариуг чиглэлд хөдлөөрэй зайцнуудаа. Ямар хачин асуулт вэ? Мэдээж хэрэг яс шүү дээ. Ноён талхаа тэрийг хардаа. Зайцнууд ялгацыг сонгосон байна. Тэр зайцнууд ялгадас иддэг юм шиг байна. Заваарсан юм бэ. Себастьян, чи бас яагаад тэнд байгаа юм бэ? Тэрийг нэг учрыг олоодох тоо. Мэдлээ эрхэм дээдсэ. Зя, зөв хариу бол 2 буюу яс байлаа. Сайнх ёстой хамгийн хүнд асуулт байлаа шүү. За ингээд 2 дахь тэмцээнд ялсан зайдс бол хүчтэй өрсөлдөгч Себастьян ноён талхны үсчний газрын зайдс байлаа. Зайцхан маань эцсийн шатанд орох нэ. Үнэхээр мундаг байна. Гэхдээ Себастьян яаж эцсийн шатанд өргөжчихсэн юм болоо? Харин тийм ээ. Ингээд зайдас шалгаруулах тэмцээний сүүлийн шатыг эхлүүлж байна. За ингээд сүүлийн шатанд оролцох зайдснуудаа танилцуулъя. Эхний оролцогч IQ-н шилдэг, царайнд шилдэг, сэтгэлэнд шилдэг, талхны газрын хамгийн шилдэг зайдас Себастьян. Манай аврагтай өрсөлдөх зайдас бол толгойнч энгийн, царайнч энгийн, бүх юм нь энгийн юм. Ноён талхны үсчний газрын зайдас юм. 10 дахь удаагийн зайдас шалгаруулах тэмцээний ялагч нь хэн болох вэ? Одоо сүүлийн тэмцээн удахгүй эхэлнэ. зайдас шалгаруулах тэмцээн 2. Ноёд хадагтай нараа та бүхнийг удаан хүлээлгэлээ. Одоо ингээд шийдвэрлэх үе эхлүүлцгээе. Сүүлийн шат бол гоо сайхны өрсөлдөөн. 2 үсчин тус тусын зайцыг гойж, илүү гоё болсон зайц нь тэмцээний ялагч болох болно. Үр дүн нь тодорхой штэ. Себастьяныг яаж ядах юм бэ? Өртөө богоно гэдэг хинжиж ажил мэддэг юм. Тэгээд ч одоо бидэнд элдэн ус чинь ноён талх байгаа шүү. Энэ хачч ба. Харин тийм. За ингээд үсчнээ танилцуулъя. Манай авраг Себастьяны үсийг засах үсчин бол алгачны хотын шилдэг үсчин ноён талха. Ноён талхаа. Нана юу хийж байгаа юм бэ? Дуугүй бэ. Себастьяны гоё болгож өгвөл шагналыг 10 дахин нэмж өгнө гэж хатан хаалдан амласан. Тэглээд шууд зөвшөөрчдөг нь яаж байгаа юм бэ? Шагналын мөнгөнд нь явчихж байгаа мó? Муу урвагч. За ингээд алхны үсчний газрын зайцыг хэн гоёх болоо? Ноён талх байхгүй. Одоо яадаг вүлээ? Зүг. Ер нь чи гарах хэрэгтэй юм байна. Юу? Намайг ноён талхтай өрсөлт гэж байгаа юм уу? Ингээд хасагдчихж болохгүй үстэй. Надад өөртөө итгэх итгэл алга. Зоригтой бай. Үй энэ чи сүү вэ штэ. Тийм ээ. Дандаа таниулж байдаг үсчний таслах. Йоо, талхны үсчний газрын туслах сүү гарч ирсэн байна. Зайцхан минь би ирлээ хичээцгээе. Сүү, булай болж ухаар нэрээ татаа.
Ноён талхаа дунгуул байж бай. Муурагч юм байж. За, үсчид маань бэлэн болсон уу? Ингээд сүүлийн тэмцээнэ эхлүүлцгээе. Одоо зайцыг хамгийн гоё болгож гангалаарай. Себастьян, би чамайг хамгийн гоё зайдас болгоод авъя. Оцавьяастай үсчид ийтгэгээр. Намайг тав. Миний хамрыг хатдаг нь яаж угаан бэ? Үгүй ээ, Себастьян ноён талхны хамрыг тоглоом бомбо гэж бодоод байх шиг байна. Тэний хог намайг тавиад. Сүү. Энэ боломжгүй. Себастьян тэр урагчийн хамрыг хазчихлаа. Бидэнд туслаад байна. Үзүүлээд өг. За, ойлголоо. Энэ яагаад байна? Намайг оо, Себастьян, одоо эхэлцгээе хөө. Яагаад угаан бэ? Мангар хоолны саваа. Юу гэнэ? Мангар хоолны сав гэсэн үү? Тэр үгүй утаатай одоо шууд зөрийг явуулаарай. Хатан хаан та тавьчих. Одоохондоо тэмцээн дуусаагүй байж тээ. Оо, тийм шүү дээ. Тэгвэл тэмцээн дуусахаар явуулаарай. Цаашаа бай. За ингээд өрсөлдөөн ихтэй байсан зайдас гоёх тэмцээнээ ингээд дуусгая. Одоо ингээд яаж хойсон байгааг харах уу? Хөөх. Талхны үсчний газрын зайдас үнэхээр эрхэмсэг болжээ. Айда. Одоо ингээд бидний аврах Себастьяныг харах уу? Себастьяны яг юу нь өөрчлөгдсөнийг сайн хэлж мэдэхгүй байна. За, шийдвэрийг гаргах шүүгчийг танилцуулъя. Тэр бол Ялуу Хатан хаан. Үнэхээр утгагүй юм. Эцсийн шийдвэрийг Хатан хаан өөрөө гаргах болно. Энэ тэмцээнийг зохион байгуулагчийн хувьд шудраг будлаангүй шүүх болно гэдгийг андгаалж байна. Юу болоод байгаа юм бэ? Энэ удаагийнхаа ч гэсэн Хатан хаан шүүх юм байна. Үр дүн нь тодорхой швэ. Ингээд та бүхэндээ шудраг шүүлтний хариугаа хэлье. Эхлээд ноён талхны үсчний газрын зайдас. Байтгал нэг сүн кремтэй гоё лоо. Хитрхи хуучинсаг юм. Хитрхи хуучинсаг хурамчим. Тэг оноо. Тэгвэл дараагийн шүүлтээ хийцгээе. Оо, Себастьян. Хамлаг. Дахин дүртэр хорол. Гайхамшигтай байх шүү дээ. Би тэрэнд 10 ононоос 3 оноо өглөө. Энэ удаагийн тэмцээний ялагчаар Себастьян тодорлоо. Себастьян 10 жил дараалан шилдэг зайцаар сонгогдсон баяр хүргэе. Угаасаа Себастьян ялнаад байгаа л та. Ноён талх биднийг ингэж хуурах гэжтэй. Ноён талх арай дэндүү юм аа. Зайцхан, чи хамгийн мундаг нь байсан. Өнөөдрийн ялагч бол зайцхан чи. Гэнтэн бэ. Айхсан уу? Бүгд сайн байсан шүү. Оо түмэн урагч. Ноён талхтаа яаж Себастьян тусалж чадаж байна муухай юм. Тэр байна. Хардаа. Би зайцсанд гэр авах гэсэн чинь мөнгө хүрэхгүй байсан юм аа. Тэгээд л Хатан хаантай зөвшөлдсгөөс өөр арга байгаагүй. Өдий болтол манай зайцхан гэргүй байсан ямар их сэтгэл өвдөж байсангүй. Ноён талхтаа үнэхээр тийм зоригтой байсан гэж үү? Харахгүй дээ. Мэдээж шүү дээ. Би зайцсандаа хичнээн хайртай үү. Зайцхан, одоо энэ гэртээ жаргалтай амьдраарай. Ноён талхаа. Бялууны хорим. Амтад гамбургерийн талх минь гэж юу хийж гисэн? Эн чинь нэмэр алга. Ямар хямдхан муухай жаргал хэрэгэлсэн юм бэ? Өнөөдөр миний хурмын өдөр. Тиймээс би зөв хиймээр байна. Нэг юм шаардаад байна уу би? Би хүслээ хэлье. Хамгийн сайн гэж дээд хэсгийн зөндөө их органик Франц таргаар бүрэн ургах удирдамж болоогүй хамгийн сайхан ховор хамгийн амтад жимс. Гараар хийсэн байлаг шоколад аврах томгүй зээлзгэн. Дээрээс нь чихэн алтан уртас
мөн үнэтэй гүргэм. Тийм их юм шаардлагагүй гоцтой. Битгий мартаараа дээр нь малтан мөгний тос дүрхэн шүү. Өнөөдөр амьдралын минь хамгийн чухал өдөр. Тийм ажлаа хийгээч. Хой, чи Юу? илэг хийгээд өг. Өдөржин ажиллаад гар өвдчихөж. За. Чадах юм чи нөө. Ядаж чанга бариач. За, эрхэмдээцээ. Тэр чанга биш ээ. Чи яаж гисэн бэ? Би гүн шүү. Яаж чангаж байна? Үүнхээр уучлаарай. Шоко баха. За. Хоолоо өвдчихлөө. Бүх юм авчраад өгөөч тийх үү? Баяр юм. Ягаад чихэрлэг биш байгаа юм? Муухай амттай байна. Надад ч жуус аваад ир. Гоё амттай шүү. Манай хотын хамгийн шилдэг үсчин гэхэд талхнууд минь үйлчлэгээ тун муу байна да. Тийм байлгүй дээ. Энэ удаа чамд аз таарлаа. Харин дараа чамайг хатан ээжтэй хинэн шүү мэдөө. Та нар бүгдээрээ шорн суун. Хэрэггүй дээ хадагтай. Хүү, яадаг ядаргаавэ. Хөөе, та зүгээр үү ирхмээ? Гүнжигэж яста ирэх юм балаа юм аа. Одоо би болсон байхаа. Үсчний газар хай. Уучлаарай, манай хаасан. Гойж надад туслаач те. Өнөөдөр хуучин найз залуугийн мань хурам. Би гой харагдмаар байна. Хуучин найз залуугийн хурам аа? Тийм ээ. Гүнжтэй сүү тавьсан залуу цагтаа миний хвээсэн. Олон жилийн өмнө бид хоёр их сургуулийн хосууд байлаа. Элсэн чихэр ордонд ажилд орохын тулд маш их хичээсэн. Надад насан туршдаа хамт байна гэж амласан. Би дэрэгдэн байж, хайрлаж, халамжилдаг байлаа. Гэвч ажилласаа болж цоошин сонирхолтой болсон. Нэр нь Гүнж. Тэгээд би сонсон. Хуулгаар нэгдээ. Яаж тийм юм хийдэг байна? Энэ охины үсийг яг одоо засч өгье. Тийм ээ тэгээ. Бас хааны гэр бүлд хариуг нь барих хэрэгтэй. Би ядраад байна. Дараа ирээрээ. Ирхмээ, та хэрвээ тусалвал би орой болгон илүү цагаар ажиллана. Тэгэх юм уу? Өш авалтал тэмцэх зөв шалтгаан. Би ч гэсэн амралтын өдрөөр ажиллая. Хөө, нэрээ юу? Тэгвэл хийх ажил их байна. Баярлалаа. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Чи бяслагны амттай болохоор сүүн крэм гоё зохино. Юу гэж бодож байна да? Үгүй. Би ямар харагдах ёстойгоо мэднэ. Намайг гүн шиг ганган харагдвал. Бясалган дээр өндөр жимс хийх гэж юм. Тэр болохгүй. Тэхүүлдэ ирэхмээ гүнжээс 10 дахин хөөрхөн харагдмаар байна. Тэгээд бүгдд нь харуулна хуучин найз залуудаач. Тэгвэл сонголтгүй юм шиг байна. Сүү хамгийн ганган орцнуудыг аваад ир. Мэдлээ. Ямар байна? Гоё байгаа биз тийм ээ? Ингиж гуймаар бол байна. Ахаад жаахныг нэмээд өгч болох уу? Хүнд болно шүү дээ. Тийм ээ мэдэж байгаа. Гэхдээ би таана. Манго, усан үзэм нэмээрээ. Мэринг. Шарсан хөөсөн чихэр. Одтой чихэр. Тийм ээ гайхамшигтэй. Би хорвогийн хамгийн хөөрхөн амттнаас ч хөөрхөн байна. Энэ гайхалтай шин дөрхөө хурдхан шиг харуулмаар хуучин найз залуу маань. Чи хурим руу очиж чадах нь уу? Чадлаа яах вэ? Хөөрхөн болж байвал хүзүүний өвдөлт хамаагүй. Гүншиг харагдаж чадна гэж боддог би ямар тэнэг юм бэ? Зүгээр л хуучин найз залуугаас өшөөгөө авах гэсэн юм штэ. Оо зүх болоогүй шүү. Өөрөөрөө байх нь энэ тэмцээнд ялах арга. Би залруулж чадна. Чамайг хорвогийн хамгийн сайхан бяслагтай билүү болгоод өгье. Маш их баярлалаа. За, их цаг боллоо. Хүү. Би хизээч ингэж харагдаж байгаагүй. Цаашин болсон юм шиг санагдаж байна. Тийм ээ, өмнөхөөс хамаагүй дээр болчихоо. Энэ л чамд зохиж байна.
Одоо ингэж яв та. Хуримнаас хоцорч болохгүй штэ. Амжилт хүсье. Шинэ өөрийгөө харуулад өг. Тэр өдгөө амтан чамайг хайсандаа харамснаа гайгүй. Маш их баярлалаа найзуудаа. Өнөөдөр бид Энэ таны хүс ямар хүн юм? гүнж баг намттай гэдэг үгийг сонсч байгаагүй баха. Хэлээд яахав? Галын аюултай харагдаж. Чимээгүй. Та нарыг шоронд хийчихгүй яах юм бэ? Одоо ингээд бүгжон солилцъя. Марсипан минь гэж. Энэ юу болоод байна? Хөөх юм аа. Ямар харц болаам юм бэ? Сүйт бүсгүйгээс ч хөөрхөн харагдаж байна. Чимээгүй л дээ. Энэ хий юм. Чамд баяр хүргэе. Гүнж чамд яг тохирно. Байцаараа энэ хөлдөө бислэгтэй бид хуучин найз охин чинь юм уу? Нөгөө юу? Хэ, уучин найз охин. Одоо ганц би гэсэн үг. Хэрэг болно гэвэл надад дугаараа өгөхгүй юу? Надад ч гэсэн ямар хөөх юм Сигурын бэ? хатад дугаараа өгөөч. Хэр үзэсгэлэнтэй харагдаж байна. Дугаараа өгөөч. Юу болоод байгаа юм бэ? Би үзэсгэлэнтэй суудлахгүй би илүү онцгой. Ямар хөөрхи юм бэ? Чи намайг хийж байгаа юм бэ? Түүхий зөөлөн талах минь би ихнэр чинь шүү. Өнөөдөр миний өдөр бүгд чамаас олж байгаа юм. Чамаг шоронд хийж чадсан шүү. Үгүй. Ой. Хэр үзэсгэлэнтэй. Өршөө гөчтэй эрхэмдээдсэн. Та надад дугаараа өгөөч. Анта зураг агуулж болохгүй. Үгүй. Би эхэлж асуусан.